Сайн бацхан үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 хоногийн тайм мэдээ эхэлж байна. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан үргэлжлүүлэхээр бэлтгэлээ. За өнгөрсөн пүрэв гарагт Украин, Оросын албаны улсад Орос Украины хооронд дайн эхэлснээс хойш хамгийн том цохилтуудын нэгийг өглөө. За энэ бол 18-ны үүрээр болсон юм дроны цохилт байсан. За энэхүү цохилтын улмаас худалдааны төв болон газрын тас боловсруулах үйлдвэрүүд томоохон хэмжээний хохирол амссан байгаа. Энэ талаар Москва хотын дарга Сергей Собянин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хандан за Оросын агаарын товтлогоноос хамгаалах систем Москва руу чиглэн явж исэн 50 гаруй дроныг бол тухайн цаг үед буудаж унгаасан гэдгийг бол хэлсэн. За дроны үлдэгдэл Москвагийн худалдааны төвийн барилгыг гэмтээсэн боловч хүн бол гэмтэл аваагүй гэдгийг бол мэдээлсэн. За үүнээс гадна Москвад газрын тас боловсруулах үйлдвэр хэд хэдэн дроны халдлагад өртсөн. За үүнээс болоод цахим сүлжээнд бас маш томоохон хэмжээний ийм үнс нурам одоо гал гарч байгаа нь бол олон нийтийн сүлжээнд бол цацагдсан. За энэхүү халдлагын нөлөөллийг арилгах арга хэмжээг бол бас авч байгаа гэдгийг тухайн үед Москва хотын захирагч бол мэдэгдэжээ. За Украины харин Москва руу 200 орчим дрон харвсан. За энэ дайн ихснээс хойш Оросын нийслэг чиглэсэн хамгийн том халдлага боллоо гэдгийг барууны эвлэлүүд бол өнгөрсөн 7 хоногт онцолж гарч гэлсэн. За халдлагын улмаас 17 хүн бэртэж гэмтэн одоо тэнгэрт томоохон хэмжээний мөтгөн хар үйл харагдчихсан гэдгийг бол Москвагийн иргэд мэдээлж байгаа. За мөн энэхүү хар өнгийн одоо ийм тоосорхог бороо орсон гэдгийг ард иргэд мэдээлсэн. За Оросын албаны улс өнгөрсөн 7 хоногт Украинд мөн агаарын цохилт өгч Украины шашны түүхийн дурсгалт байгууламж болох Печерск Лавра гэх сүмийг бол шатаасан. За Москва хотод цохилт өгсөн энэ халдлагын хариу үйлдэл байсан юм а гэдгийг бол Зеленский өөрөө батлан мэдэгдсэн. За тэрээр бид энэ дайныг хүсэхгүй байгаа. Ер нь хизэж хүсэж байгаагүй. Гэхдээ та нар Украиныг энэ мэтчлэн сүйтгэх оролдлого гаргах юм бол бид ч гэсэн хариуг нь Москвад барина гэдгийг хэлсэн. За Володимир Зеленский нефт боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн гэдгийг мөн баталсан юм. За Украины тал мөн Оросын талын логистик хангамжийн сүлжээг тасалдуулах ажиллагаагаа улам эрчимжүүлж байгаа бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд Оросын өмнөд хэсэгт байрлах Ростов мужид газрын тас хадгалах агуулга болон 2 гүүрэнд цохилт өгсөн байгаа. Ер нь сүүлийн 1 жилийн хугацаанд Украины дайралт Оросын албаны улсыг чиглэн илүү эрчимдсэн ингэхдээ одоо яг өөрсдрөө дайрч байгаа шиг дэд бүтцийг нь бол өвдөөс нь бас яг чиглэн дайралт цохилтуудыг бол өгсөөр байгаа. Өөрөөр хэлэх юм бол талуудын хооронд байлдаа улам эрчимжиж байгаа гэж хэлж болно. За Орос Украины дайн ихснээс хойш нийт 4 жилийн хугацаа өнгөрөөд байгаа. Энэ цаг үед Оросын тал Украины хотууд руу буужингаар үргэлжлүүлэн довтлосоор байгаа бол Украины тал хол зайд нисдэг дроноор Оросын эрчим хүчний дэд бүтцүүдэд өгөх цохилтоо бол эрс нэмэгдүүлж байгаа. За Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мөн өнгөрсөн 7 хоногт Беларусь улсад бас анхаарлага хүргүүлсэн. Тодорхойлох юм бол Беларусь улсыг Украиныг онилгоход нь Оросын албаны улсад тусалж байгаа дохиод дамжуулагч төхөөрөмжүүдээ нутаг дэвсгэрээсээ гаргахгүй бол Украин Беларусьт ч гэсэн зохих ёсоор хариуг нь барих болно гэдгийг бас анхааруулжээ. За Израиль улс болон Америкийн нэгдсэн улс 2 дугаар сарын 28-нд Ираны эсрэг цэргийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Үүнээс болоод 4 сар гаруй хугацаанд дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд саатал гарч. За мөн Иранд маш олон энгийн иргэн амь насаараа хохирсон. Мөн Ливанд ч гэсэн Израилийн дайралтаас болоод маш олон хүн хохирсон ийм дайн үсэд байгаа. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд урьдчилан одоо санамж бичиг тохиролцоонд хүрч одоо эх 60 хоногийн хугацаанд талууд үнийг эцэслэн шийдвэрлэж гал зогсоохоор инхүү тохиролцлоо. За Израиль бас гал зогсоох хэлцээрийг харамсалтай одоо үргэлжлүүлэн зөрчиж Ливанд халдсаар байгаа учраас Ормосын хоолойг хаахаар болсон гэдгийг Иран 6 дугаар сарын 20-нд мэдэгдсэн. За Монголын цагаар бол өчигдөр мэдэгдсэн. Яагаад вэ гэхээр өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ажлын өдрүүдийн сүүлээр Америкийн нэгдсэн улс болон Иран хэд хэдэн удаа оролцсны эцэст Пакистаны зуучлалаар инхүү одоо энгийн үгээр хэлэхэд арай гэж тохиролцоонд хүрч байхад Израиль улс энэ тохиролцоог үл хайхран Ливанд энгийн иргэдэг онилсан дайралтуудаа үргэлжлүүлж байгаа учраас тохиролцоонд заасан заалтаа биелүүлэхгүй байна гэж Иран үзэн ийхүү Ормосын хоолойг бол хаахаар болсон гэдгийг мэдгдсэн байна. За Ираны төрийн хэвлэл мэдээлснээр Америкийн нэгдсэн улс итгэл эвдэж дайныг зогсоох санамж бичгийн эхний заалтыг хэрэгжүүлэлгүй хүлээсэн үүргээ ийхүү зөрчлөө. За Ливаны өмнөд хэсэгт гал зогсоох хэлэлцээр одоо зөрчигдөж байгаатай холбогдуулж ийхүү бид Ормосын хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэх хөдөлгөөнийг хааж байгаагаа мэдэгдэж байна гэсэн юм.
За дайг эхлэхээс өмнө дэлхийн газрын төсний нийлүүлэлтийн ойролцоогоор 5.1-ийг нь ормосын хоолойгоор тээвэрлэдэг байсан. Маш юм чухал амин цэг гэж хэлж болно. За гэвч Америкийн нэгдсэн улс болон Израиль улсууд Ираны эсрэг энэ дайныг эхлүүлсний дараагаар Теграны зүгээс энэхүү хоолойг хааж улмаар дэлхийн газрын төсний үнд огцом өссөн гэдгийг бол үзэж та бүхэн мэдж байгаа. За харин энэ 7 хоногийн ихээр Америкийн нэгдсэн улс болон Ираны талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсгт зурснаар үн бол шууд буурч эхэлгээд нөлөөлсөн. За гэвч Израилийн тал Ливанд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа нь хилцээрийг ийхүү цааш бас яг энэ 60 хоногийн хугацаанд аль аль талын саналыг одоо тусган хэрэгжих хэсэгт бол юм эргэлзээг төрүүлээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын бас анхаарах юм асуудлыг санаа зовнилыг төрүүлээд байгаа гэж хэлж болно. За тэгвэл энэ байгуулсан 14 заалтад яг юу гэж заасан талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За эхний заалт бол мэдээч хэрэг Америкийн нэгдсэн улс болон Иран за мөн тэдний холбоотон улсууд нэн даруй гал зогсоож бүх фронтод болж байгаа дайн байлданыг зогсоох. Ингэхдээ Ливан болон Ливаны өмнөд хэсэгт болж байгаа Израилийн дайралтыг ч гэсэн зогсоох тухай заагдсан. За гэхдээ хамгийн сүүлийн эцсийн тохиролцоо бол үүнийг одоо баттгах ёстой байсан. Энэ бол бүр 14 заалтын 1-р заалт нэсэн. Гэвч ийхүү Израиль үүнийг зогсоохгүй байгаа нь Ираныг энэхүү тохиролцоогоор хүлээсэн үүргээ мөн адилхан зөрчид хүргэж байгаа гэж хэлж байна. За хоёрдугаар аль аль улс мэдээж хэрэг бие биенийхээ тусгаар тогтол бүрийн эрхт байдал болон дотоод асуудалд оролцохгүй хүндэтгэнэ гэдгийг бол баталсан. За мөн 3-р заалтын хувьд гэх юм бол энэхүү хилцээрийг байгуулснаас хойш 60 хоногийн хугацаанд буюу 2 сарын хугацаанд аль аль нь одоо хүлээсэн үүргүүдэд биелүүлж энэхүү эцсийн одоо шийдвэрийг гаргана гэсэн. За тэгвэл 4-р зүйлийн хувьд санамж бичигт гарын үсэг зурсны дараагаар Америкийн нэгдсэн улс Ираны эсрэг тэнгисийн цэргийн хориг болон холбогдох үйл ажиллагаануудаа цуцалж 30 хоногийн дотор бол хоригийг бүрэн зогсоох ёстой. За Ираны ойролцоох Америкийн нэгдсэн улсын цэрэг болон цэргийн баазуудыг эцсийн хилцээрээс хойш буюу одоо 30 хоногийн дотор гаргах ийм заалттай байгаа. За 5-р зүйлийн хувьд гэвэл санамж бичигт гарын үсэг зурсны дараагаар Иран улсын зүгээс Персийн болон Оманы тэнгисийн хооронд арилжааны хөлөг онгоцуудыг 60 хоногийн турш аюулгүй чөлөөтэй зорчихыг баталгаажуулж хөлөг онгоцны хөдөлгөөнийг нэн даруй эхлүүлж 30 хоногийн дотор одоо цэргийн саад бэрхшээл болон олон улсын хуулийн дагуу Оман болон бусад булангийн орнуудтай ормосын хоолой урт хугацааны хилцээрийг бол бий болгох ийм үүргийг хүлээсэн. Өөрөөр хэлэх юм бол нэг ёсондоо ормосын хоолойг бол бүрэн нээнэл гэсэн утгатай. За 6-р зүйлийн хувьд Америкийн нэгдсэн улс бүс нутгийн түншүүдтэйгээ Ираны сэргээн босголт болон эдийн засгийн хөгжилтөнд зориулж дор хаяж 300 тэрбум Америк долларын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх механизмыг нь 60 хоногийн дотор эцсийн хилцээрээр эцэслэн шийдвэрлэнэ. За мөн шаардлагатай тохиолдолд Америкийн нэгдсэн улс санхүүгийн лицензийг олгоно гэж заасан. За энэ заалт бол Америкийн нэгдсэн улс дотооддоо нэг ялангуяа Дональд Трампын нам бүгд найрамдагчдаас ихээхэн шүүмжлэл хүртээд байгаа. За тэдний зүгээс энэ Дональд Трампын гадаад бодлого бол одоо түүхэндх Америкийн нэгдсэн улсын түүхэндх маш муу гадаад бодлого болж байна. Өөрөөр хэлэх юм бол Иран болон Америкийн нэгдсэн улсын түүхэн муу харилцааг харгалзаж үзсэн ч тэр Иранд зориулж одоо ийхүү тохиролцоогоор аль аль тал нь бууж өгч байгаа. Нэмээд 300 тэрбум долларын сэргээн босголтыг зарцуулна гэдэг нь бол одоо маш утгагүй зүйл. Энэ бол дипломат ялагдл юм а гэж бол ийхүү Дональд Трампыг шүүмжилж байгаа. Тэр бүхэл эрх намар болох завсрын сонгуульд Дональд Трампын нам ялагдл хүлээх суурь үндсийг нь тавиад өгчлөө гэж харж байгаа. За тэгвэл Дональд Трампын хувьд өөрийнхөө намын гишүүдэд хандан энэ бол та бүхэн худал мэдээлэл тарааж байна. Ерөнхийдөө маш утгагүй зүйлийг хэлж байна хэмээн эсрэгээр нь тэднийг буруутгаж энэ 300 тэрбум Америк доллар Америкийн нэгдсэн улсаас за ялангуяа Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн мөнгнөөс гарахгүй гэдгийг амлаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоогоор 300 тэрбум долларыг зарцуулна гэд энэ заалтад урьдчилсан байдлаар заасан боловч хаанаас гарах хэсэг нь тодорхойгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа гэсэн. За 7-р зүйлийн хувьд гэвэл Америкийн нэгдсэн улс Ираны эсрэг бүх хориг арга хэмжээг за үүн дотор нэгдсэн үндэсний байгууллага болон Америкийн нэгдсэн улсын бусад бүх хориг арга хэмжээг оролцуулж байгаа. За тохиролцсон хуваарийнхаа дагуу эдгээр хориг арга хэмжээг бол цуцлахаар болсон. За хоёр тал эцсийн хилцээрт хориг арга хэмжээг цуцлахыг нэн тэргүүнд тавьж бол хилцээр хийхээр болж байгаа. За 8-р зүйлийн хувьд Иран цөмийн зэвсэг боловсруулахгүй гэдгээ нотолсон. Өөрөөр хэлэх юм бол энэ дайныг ер нь эхлүүлсэн Америкийн нэгдсэн улсаас тавьсан гол шаардлага. За ер нь сүүлийн хэдэн 10 жил барууны орнууд Ираны эсрэг хийж байгаа шүүмжил болох энэ цөмийн бөмбөг хийн гэж одоо хийж байгаа үүний эсрэг томоохон заалт болсон гэсэн үг. Гэхдээ Иран цөмийн бөмбөг хийхгүй гэж энэ заалтад оруулсан болохоос
цөмийн хөтөлбөрөө ол зогсоохгүй гэж хэлээгүү. За цөмийн хөтөлбөр гэдэгт бол ураны баяжуулалт гэх зэрэг маш олон үйл ажиллагаанууд орж байгаа. Эдгээр үйл ажиллагаагаа Ираны зүгээс судалгааны зорилгоор энхийг сахиулах зорилгоор хийж байгаа гэдгийг удаа дараа мэдгдсээр байгаа. Тэгэхээр энэ зүйл заалт ч гэсэн ерөнхийдөө бас тодорхойгүй эх 60 хоногт бол шийдэгдэнэ гэсэн үг. За 9-р зүйлийн хувьд эцсийн хилцээртэй хүрэх хүртэл Иран одоогийн цөмийн хөтөлбөрөө мөн өөрчлөхгүй бөгөөд Америкийн нэгдсэн улс бүс нутагт шинэ ориг арга хэмжээ авахгүй за мөн нэмэлт хүч байршуулахгүй гэж заасан. За 10 дугаар зүйлд санамж бичигт гарын үсэг зурсны дараагаар болон хориг арга хэмжээг дуусгах хүртэл Америкийн нэгдсэн улсын сангийн яамнаас Ираны түүхийн нефт, газрын цосны бүтээгдэхүүн болон холбогдох үйлчилгээг одоо экспортлохыг зөвшөөрсөн эдийн засгийн чөлөөлтийг бол бий болгож байгаа. За 11-р залтын хувьд гэх юм бол санамж бичиг хэрэгжиж эхэлсний дараагаар Америкийн нэгдсэн улс Ираны зарцаасан эсвэл хязгаарлагдсан хөрөнгийг одоо ашиглахад бэлэн болгож буюу нээлттэй болгож тэдгээрийг гаргах журмыг Ирантай тохиролцож Төв банкнаас томилсон одоо заалтын дагуу эдгээр үйл ажиллагааг хэвээ үргэлжлүүлнэ гэсэн үг. За 12 дугаар зүйлийн хувьд Америкийн нэгдсэн улс болон Иран улсууд санамж бичгийн хэрэгжилт болон эцсийн хилцээрийн биелэлтийг хянах гүйцэтгэх механизмыг бол байгуулна. За ингээд 13 дугаар зүйл санамж бичигт гарын үсэг зурсны дараагаар болон 1 4 5 10 11-р зүйл заалтыг хэрэгжүүлж эхлэмэгц хоёр улс эцсийн хилцээрийн талаар онцгой хэлэлцүүлнэ гэж заасан байгаа. За 1 4 5 10 11 бол талуудын хооронд бас нэлээд маргаантай байгаа ийм заалтууд байна. За ингээд 14-р зүйл буюу хамгийн сүүлийн зүйл бол эцсийн хилцээрийг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн заавал биелүүлэх тогтоолоор баталгаажуулна гэсэн үг. Та бүхэн бол мэдчихэж байгаа нэгдсэн үндэсний байгууллагаас зөвхөн аюулгүйн зөвлөл заавал дагаж мөрдөх шаардлагатай ийм тогтоолыг гаргадаг. Ялангуяа аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн ийм эрх үүрэгтэй. Ер нь энэ 5 гишүүн Орос Украины дайн тэргүүтээ за мөн Газын зурвасдах дайны асуудлуудаар төдийлөн тохиролцоонд хүрч чаддаггүй байсан. Яагаад гэвэл үүнд Оросын албаны улс, Хятад, Америкийн нэгдсэн улс гэсэн энэ гурван улс байгаа учраас талууд үргэлж асуудлуудаар маргалдаж нэг нь вето хориг тавьсан дээр тухайн тогтоол хэрэгжихгүй болдог гэсэн. Тэгвэл энэ удаад Ираны дайны асуудлаар Оросын албаны улсын хувьд ч тэр Хятадын хувьд ч тэр тодорхой нэг тийшээ болгох. Өөрөөр хэлэх юм бол дайныг дуусгах нь аль аль нь эдийн засгийн хувьд ч гэсэн маш шаардлагатай одоо асуудал байгаа учраас ийхүү нэгдсэн үндэсний байгууллага бол ямар ч асуудал аюулгүйн зөвлөлөөс бол энэ хилцээрийг баталгаажуулна гэх ийм баталгааг бол одоо гаргаж өгсөн гэж харагдаж байгаа. За энэхүү энэ 14 зүйл заалтын хувьд бол мэдээч хэрэг талуудын аль альнийх нь хүсэл сонирхол саналыг оруулсан харагдаж байна. Гэхдээ бас яг наривчилсан төлөвлөгөө гараагүй учраас ирэх 2 сарын хугацаанд буюу 60 хоногийн хугацаанд бас юу болохыг харах үйлдэлээ. Энэ асуудал ч гэсэн нэгэнт хийгдээд эхэлчихсэн. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance өчигдөрхөн Швейцар улсыг зорж за Ираны талтай анхны одоо дугуй ширээний уулзалтыг хийхээр инхүү очижсэн байна. Гэхдээ одоогийн байдлаар энэхүү уулзалтын талаараас дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын хувьд бол мэдээч хэрэг энэ тохиролцоог бол эцэслэн шийдвэрлэхийн тулд маш их хүчин чармаалт гаргаж байгаа нь бол ийхүү харагдаж байгаамаа. За үүнтэй зэрэгцээд Франц улсад 7-гийн бүлгийн томоохон уулзалт боллоо. За 7-гийн бүлэг гэдэг бол дэлхийд тэргүүлэгч томоохон эдийн засагтай цэрэг зэвсгийн хүчээрээ дээгүүрт бичигддэг улсууд бол багтдаг. За тиймээс энэ удаагийн уулзалтаар юу яригдсан талаар та бүхэнд бас багцлан мэдээлэл өргөхөөр бэлтгэлээ. За 7-гийн бүлгийн ерөнхийлөгч нар тэргүүнүүд Францын Эвиан-Ле-Бан хотноо 3 өдрийн турш бол хуралдсан. За тэдний хилэлцсэн гол асуудлууд бол геополитикийн сорилтууд буюу Украин, ойрох дорнодын асуудал болон бусад асуудлууд байлаа. За оролцогчдын хувьд бол мэдээч хэрэг 7-гийн бүлгийн гишүүдээс гадна за хамтрагч түнш холбоотой улсууд оролцсон. За сая хэлсэнчлэн гол сэдвүүд бол мэдээч хэрэг олон улс тулгамдж байгаа асуудлуудын хүрээнд бол байсан. За гэхдээ энэ удаагийн уулзалт бол маш үр дүнтэй болсон гэж хэвлэл мэдээллийн байгууллагууд болон шинжээчд үзэж байгаа. Яагаад вэ гэхээр Дональд Трамп энэ удаагийн уулзалтаар одоо маш хамтын ажиллагаа сайтай, идэвхтэй байсан нь өмнөх 2-3 жилийн уулзалтыг бодоход олон одоо гэрээ хилцээрүүд хийгдэд хүргэсэн. Дээрээс нь маш олон бас яриа хилцээнүүд амжилттай бий болоход хүргэсэн гэж үзэж байгаа. Ерөнхийдөө энэ удаагийн 7-гийн бүлгийн уулзалт талууд олон асуудлуудаар хоорондоо санал нэгдсэн амжилттай болсон гэж бол хэвлэлд мэдээлж байна. За ингээд яг гол хилэлцсэн гол онцлог 6 одоо хэсгүүдийг та бүхэнд хүргэе. За эхнийх нь бол мэдээч хэрэг Украины асуудал байгаа. За Украинд 7-гийн бүлгийн улсууд бол гол анхаарлаа төвлөрүүлж байгаа. Яагаад гэвэл ихэнх гишүүд нь Европын холбооны гишүүд учраас. За 7-гийн бүлэг агаарын давталгаанаас хамгаалах системийг Украинд хурдан нийлүүлэх. За Украины эрчим хүчний дэд бүтцэд илүү их тусламж дэмжлэг үзүүлэх.
За Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах талаар бол санал нэгдэж Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн Patriot системд нэвтрэхэд одоо чухал нөлөөтэй ийм зэвсэг үйлдвэрлэх лицензийг Украинд одоо шууд өгөхөд буюу одоо хянан үзэхэд бэлэн байгаа гэдгийг мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп энэ асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй ч гэсэн нээлттэй байна гэдгийг илэрхийлсэн бол мэдээж хэрэг сайн тохиолж байгаа. За тэрээр мөн Украин биш Оросын холбооны улс хилцээр хийх гол тал нь байх ёстой гэдгийг онцлон хэлээд Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улсын газрын тос байгалийн хийн эсрэг хориг арга хэмжээг бас дахин хэрэгжүүлж магадгүй гэдгийг зөвлөсөн. Угтаа бол Дональд Трамп Владимир Путинтэй буюу Оросын холбооны улстай одоо өмнөх ерөнхийлөгч нарыг ботход илүү одоо арай найрсаг харилцаатай байж энэ дайнд ч гэсэн цэг тавихын тулд аль аль талтай нэлээд бас уулзаж тодорхой уулзалтуудыг зохион байгуулж исэн. Гэвч Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин одоо огт гар хөдлөхгүй байгаа буюу Донбассыг Оросын албаны улсын хяналтанд авахаас нааш энэ дайнд цэг тавихгүй гэдэг байр сууриа одоо байнга хатуу илэрхийлж байгаа учраас Дональд Трамп бас ийхүү Оросын албаны улсын эсрэг дайныг дуусгахын тулд хориг арга хэмжээг авч магадгүй гэдэг мэдээлэл бол хэдийн гараад эхэлчихсэн. За Трампын зүгээс мөн өчигдөр Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский болон 7-гийн бүлгийн бусад удирдагчдтай хийсэн уулзалтаа одоо маш сайн болсон хэмээн үнэлж дайныг зогсоох энхийн тохиролцоонд одоо хүрэх боломж нэмэгдсэн гэдгийг онцлсан. Энэ уулзалтаар Зеленский ирсэн гэсэн. За харин Украиний ерөнхийлөгч Зеленский Трамптай дахин мөн уулзаж магадгүй гэдгийг мэдгдсэн. За түнчлэн сүүлийн үед Украиний одоо цохилтын дроны ажиллагаанууд Оросын албаны улсын стратегийн гол объектуудад тохирол учруулснаар Украиний хилэлцээний байр суурь сайжирсан гэж үзэж байгаа гэдгийг илэрхийлжээ. За дараагийн онцлог хэсэг бол удирдагчид мэдээж хэрэг Ираны бас асуудлаар бол хилэлцсэн. За Иран хизээч цөмийн зэвсэгтэй болохгүй бөгөөд бүх хориг арга хэмжээг цуцалж цартаасан хөрөнгөд нь одоо нэвтрэх боломжийг олгохын зэрэгцээ Ормосын хоолойг татваргүй дахин нээх болно гэж бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс мэдгдсэн. За барууны удирдагчид үүнийг ихэвчлэн сайшааж хүлээж авч ирсэн бол Трампын буюу одоо Америкийн нэгдсэн улсын зарим холбоотнууд бас үүнийг төдийлөн сайшааж хүлээж аваагүй. Үүнд бол сая хэлсэнчлэн өмнөх мэдээнд дурдсанчлан Конгрессийн бусад гишүүд ялангуяа Трампын намынхны хэлжсэн шүүмжлэлтэй бол холбоотой ижил байр суурьтай байна гэсэн. За Трамп Ливаны өмнөд хэсгийг тайван байлгахыг уриалж Сирийн улсыг энгийн иргэдийн одоо хохирол үүсгэхгүйгээр буюу одоо хохирол багтайгаар Ираны эсрэг тэмцэхэд бас тусалж чадна гэж бодож байгаагаа бол нээлттэй ийх илэрхийлэл. Өөрөөр хэлэх юм бол үүнд Сирийг ч гэсэн оролцуулахад яагаад болохгүй гэдэг утгыг далд утгаараа хэлсэн гэсэн үг. За тэгвэл дараагийн асуудал бол мэдээж хэрэг 7-гийн бүлгийн удирдагч нарын уулзалт болгоноороо хилэлцдэг хятадын асуудал. За 7-гийн бүлгийн удирдагчид хятадын засгийн газрын дэмжлэгтэй татаас ихтэй өсөлт дэлхийн тэнцвэргүй байдлыг үүсгэж ядуу буруу орнуудад хор хөнөөл учруулж болзошгүй гэдэгт бол санал нэгдсэн. За тэгэд худалдааны илүүдэл ихтэй орнуудаас ялангуяа одоо хятад улсыг дотоодын өсөлтөндөө гол төлөв анхаарлаа хандуулж зах зээлийг гажуудуулдаг бодлогоо зогсоохыг хүсөөрэй гэх юм бол хэд олон улсын худалдаанд ингэж одоо хүчээр оролцохгүйгээр зөвхөн өөрсдийнх нь дотоод асуудалд бас илүү анхааруул ямар вэ гэдэг ийм саналыг бол хэлэлцсэн гэсэн. За тэд хамтарсан арга хэмжээ авахыг уриалсан ч гэсэн даривчсан төлөвлөгөөг бол гаргаагүй. За түүнчлэн сүүлийн саруудад 7-гийн бүлгийн зүгээс газрын ховор металлын нийлүүлэлтийн талаар бол ихээхэн хилэлцээ хийж ирсэн. За энэ талаар та бүхэнд дэлгэрүүлэн хүргэхэд тэд нийлүүлэлтийн одоо эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийг бол авч үзсэн гэсэн үг. За үүнд зах зээлийн стандарт тогтоож засгийн газраас татаас олгон урт хугацааны худалдаа авах баталгаа авах зэрэг ийм үйл ажиллагаанууд бол багтж байгаа. За түүнчлэн хятадаас бусад улсад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх талаар хэлэлцсэн. За угтаа наана хятадыг ийхүү одоо зөвхөн дэлхийн эдийн засагт одоо монопол тогтоож экспортороо ийм дарамт үүсгэж байна гэж яриад байгаа боловч бодит байдал дээр хятадын эдийн засгийн одоо хүчтэй маш идэвхийлэн эрчимжиж байгаа энэ эдийн засгийн хөгжил 7-гийн бүлгийн орнуудад цохилт өгч байна гэж хэлэхэд бол буруутахгүй. Тодруулах юм бол Франц улсын хувьд гэхэд өрөндийн орнууд газрын ховор элемент болон бусад стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтэд хятадаас хэд хамааралтай байгааг бууруулах чиглэлээр бол хамтарсан мэдээлэл одоо батлуулж энэ удаагийн 7-гийн бүлгээр бол бас ийм асуудлуудыг бол хилэлцсэн. За учир нь 2025 онд Бээжин газрын ховор элементийн байнгын ийм экспортод, соронзных нь экспортод хязгаарлалт тогтоосон. За ингэснээр дэлхийн үйлдвэрлэлийн зарим салбар бараг зогсон байдалд орсон учраас 7-гийн бүлгийн орнууд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсон гэсэн. За түүнчлэн дараагийн хилэлцсэн асуудлын хувьд бол мэдээж хэрэг дэлхийд дахина хурдцтай үүсэж байгаа. Хурдыг нь баг гүйцэхгүй болж байгаа. Санаа зовнилж байгаа хиймэл оюуны асуудал. Томоохон хиймэл оюуны компаниуд үүнд бол
одоо Anthropic, OpenAI зэрэг компаниуд багтаж байгаа. За эдгээрийн гүйцэтгэх захирлууд удирдагчдтай бол энэ удаагийн 7-гийн бүлгийн уулзалтаар уулзаж өдрийн хоолыг бол хамтдаа зоогосон. За энэхүү одоо зоогийн үеэр буюу хилцүүлгийн үеэр хиймэл оюуны эрсдлийг удирдахын зэрэгцээ хиймэл оюун ухаанаас хэрхэн ашиг хүртэх талаар одоо авч хэлэлцсэн бөгөөд Америк нэгдсэн улсын одоо загвар модельуудыг гадаадын иргэдийн одоо хандлтыг хязгаарлалтын тухай дурдсан. Өөрөөр хэлэх юм бол Америк нэгдсэн улсын технологийн хөгжил ялангуяа хиймэл оюуны салбартаас хятадын нөлөө одоо хакерууд орж ирсэн гэдгийг бол өнгөрсөн 7 хоногт бас Америк нэгдсэн улсын хэвлэлд мэдээлж ирсэн. За энэ хөдөө хэмжээний уулзалтаар хамгийн гол нь хиймэл оюунаас гадна энэ онлайн цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлын талаар хамтарсан тунхаглал гаргаж чатбот болон хүүхдийн одоо бэлгийн хүчирхийллийн синтетик материалаас үүдэлтэй эрсдлүүдийг онцолж технологийн компаниудыг хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргуунд тавихыг бол ийхүү уриаллаа. За ингээд гол хилэлцсэн асуудлууд бол эдгээр сэдвүүд байсан. За тэгвэл нөгөө талаас бас энэ уулзалтыг юу гэж дүгнэж болох вэ гэхээр мэдээч хэрэг Макроны хувьд бол маш томоохон ялалт үүсэж байгаа гэж болж байна. Яагаад гэвэл Францын ерөнхийлөгч Макрон мэдээч хэрэг энэ удаагийн буюу одоо Франц улс энэ удаагийн 7-гийн бүлгийн уулзалтыг зохион байгуулсан бөгөөд сая хэлсэнчлэн өмнөх уулзалтуудаас илүү үр дүнтэй. Ялангуяа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч маш идэвхтэй оролцсон учраас Франц улсад ч гэсэн энэ бол дипломат ялалт болсон. 7-гийн бүлгийн улс орнуудыг бас нэгтгсэн ийм уулзалт боллоо гэж харагдаж байгаа. За түүнээс гадна бас гадны эвлүүдийн онцолж байгаа нэг хэсэг бол зарим одоо альбан бус ярианууд микрофонуудад бичигдэж үлдсэн байгаа. За үүнээс харах юм бол Францын ерөнхийлөгч Макрон Украины ерөнхийлөгч Зеленскийд хандаж өнөө орой завтай юу гэж хэлсэн нь бол микрофоноос дурддагцсан. За үүнээс гадна Италийн ерөнхий сайд Жоржо Мелони бас сүүлийн үед одоо тамхинаас гарсан тухайга Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй ярьж байгаа гэх мэтчлэн ийм мэдээллүүд бас одоо микрофонд бичигдэж үлдсэн учраас энэ бас олон улсын анхаарлыг хандсан ийм уулзалт боллоо гэж их харагдаж болж байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр өнгөрсөн 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг хүргэлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяр та.